Шалом, шалом, шалом. Шинэ өглөөний мэнд хүргэе. За, сайхан амарцгаасан уу? 5 сарын 8-ны өдрийн чимээгүй цагаа эхлэе. Аваа танд баярлалаа. Энэ сайхан гайхалтай өглөө өгсөн талархъя. Аваа таны хайр ивэл нийхүүлсэл бидний дээр дүүрэн байх болтугай. Та бүх алдар магтаал хүн тэтгэлийг аваараа бид таны бүхий л гайхамшигт үйлсийг бид хүндэлж байна, бид магтаж байна эзэн. Тэгэд өглөө бүр таны хайр хэмрэл дүүрэн байдагт талархаж байна. Аваа энэ өдрийг энэ цагийг та өдөртөж өгөөрэй. Тэгээд эсний сүнс бидний дотор болон хүчтэйгээр ажиллах болтугай. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За өнөөдөр бид нэр Эхлэл номын 37-гийн 18-аас 36-г уншина. За төвлөж орё. Эхлэл 37-гийн 18-аас 36. За уншлаа. Тэд Йосепыг ордож ирэхээс өмнө холоос хараад түүнийг хорохоор үгсэн хувил. Тэд Йосепыг ордож ирэхээс өмнө холоос хараад түүнийг хорохоор үгсэн хувилдав. Тэгээд биедээ би нөхөө хүний зүудний эзэн ирж байна, сүмөөрөө наашаар түүнийг хороож энтхийн нөөцлүүрийн нэгэнд хаяад зэрлэг хараатанд бариулжээ гэж хэлье. Тэгээд тэр зүудэнд нь яахыг харъя л да гэв. Ревен үүнийг сонсоод Йосепыг тэднээс аврахын тулд хэдүүлээ аминд нь хүрэхэ болий цус битгий урсаг. Зүгээр хээри энэ нөөцлүүрт хаячих. Гар хүрэх хэрэггүйгүй. Ийхүү хэлсэн нь түүнийг авраад эцэг рүү нь буцаах гэсний хажээ. Йосепыг ахнаар дээрээ хурц хэрмэгсдэхэд барьж аваад өмсөж исэн ханцуутай үртээлийг нь хуу татаж өөрийг нь нөөцлөөр таяв. Тэр нөөцлөөр нь усгүй хоосон байж. Тэгээд хоолойд цугаад хараасангүй хүмүүцэл Галаадаас Ишмаэлчүүдийн жингийн цуваа ирж байгаа нь харагдав. Тэд тэмээнүүдэд анхлан үнэртэн гавар хүчлэг давирха ачаад Египт орохоор явж ижээ. Ихудаа ах トゥ устай хамт бид дүүгээ хороод цусыг нь буллаа гэд ямар ашиг байгаа юм бэ? Явж Ишмаэлчүүдэд зарыг цаадах чинь бидний дүү мах цусны банд тасархаа шүү дээ. Түүний аминд хүрэхэ болий гэсэнд нөгөөдөл үгэнд нь оров. Медианы худалдаачдаг тэрүүгээр дайрч өнгөрөхт нь Йосепыг нөөцлөрөөс татаж гаргаад Ишмаэлчүүдэд 21 мөнгөөр зарчаа. Ингээд худалдаачид Йосепыг Египт рүү авчаад өдөлгүүр Ревен өнөөх нөөцлүүр дээрээ эргэж очтол тэнд Йосеп байсангүй. Тэрээр хувцас тасартаа төндүүнаар дээрээ буцаж цаад хүүхэд чинь галга одоо би яах вэ? Нөгөөдөл сүргээс нэг гэр ямаа нядлаадсанд нь Йосепийн дээлэг дөрөв. Тэгэд мөнөөх ханцуутай уртээлийг эцэгтэй хүрхижгээд бид үүнийг болоо та үзтэй хүүгийн тань дээл мөнөө биш үү гэсэнд эцэг нь дээлийг таньжээ. Яаку хүүгийн мань дээл байна. Зэрлэг араатанд бариулчихад Йосеп амтанд бариулснаас зайлахгүй гэд хуц сунараа тасар татаж бэлхүүсээрээ таар ороогод хүүгийнхээ араас олон хоногийн туршид гашууджээ. Хамаг охид хүүгүүд нь тайлгаруулахаар очсон ч тэр огт хүлээж авалгүй. Би гашуудсаар үхсдийн хоронд хүүрэгэ буцаж очих юм гэсээр байв. Эцэг нь түүний хараас гашууд өнгөрөөсөр байлаа. Медианчууд Йосепыг Египтэд фараоны ордны төшмөл шадар цэргийн захирагч Потифард худалджээ. Амен. За. Түүний зүуд юу болохыг харцгаая гэсэн сэдвтэй. Түүний зүуд юу болохыг харцгаая. Йосепийн хүүгүүд дүү Йосепэ Медиан Яаковын хүүгүүд дүү Йосепэ Медианы худлаагчдаа зарж Яманы цуснд дүрсэн Йосепийн улаан дэлийг эцэгтэй үзүүлэн амиа алдсан гэж худал хэлдэг. Йосепыг ордон ирэхэд ах нар нь түүнийг хорлох талаар зөвлөлдсөн. Йосепыг хорлцгуул зүүд нь буруу байсныг нотлох байлаа. Харин ах Ревен нь түүний амийг хороохо болцгоо гэж аврахыг хичээж. Гэвч ах нар нь Йосепыг ирмэгц түүний дээлийг тайлан нүхэнд хаяхад тэр бол бидний дүү бидний мах цусны тасархай хэмэх Юудагийн ятгалгаар Йосепыг хороолгүй замаар явж исэн Ишмаэл худалдаачдаа зарж өглөө. Тухайн үед 5-аас 20 насны эрэгтэй боолын өртөг 20 шикел байсан ба
бусдад зарагдсан хончин жилд 8 шекелийн цалинтай байснаас харуул Йосепыг өндөр өртгөөр худалдсан хэрэг. Йосеп хээрийн араатан тасжуулан өгсөн тухай мэдээ Яаковын сэтгэлийг их шаналгав. Нөгөө талаар Ишмаил худалдаачид Египтэд хөрөнгөцсөн Йосепыг Потифарт худалдчихлаа. Түүний зүуд юу болохыг харцгаая хэмээсэн Яаковын хөвгүүдийн төлөвлөгөө зүуд бодит биелээ олох эхлэл болов. Бурхны бидэнд өгсөн мөрөөдөлж цөхрөл шанаралтанд унтрахгүй гэдгийг санаарай. Надад өчиг сургамж Ребийн ууган хүүгийн хувьд Яаковын сэтгэлийг бодсон ч ах дүүсийнхээ төлөвлөгөөг өөрчлөхөд зүтгэл гаргаагүй. Нийгмийн бузар муу шудраг бус байдал болон хамт олонны асуудал зай барьж ажиглах нь бузар мууг идэвхгүй дэмжиж буй хэрэгээ. За өнөөдөр бид нэг харах юм бол нөгөө нэг бид Библийг уншсан учраас мэддэг тийм үү? Харин хэрвээ уншаагүй хүний хувьд нөгөө зүудлээд исэн зүйл чинь ингээд өнгөрч байгаа юм биш үү гэж бодогдохоор байгаа ёстой тийм үү? За тэгээд ингээд дүүгээ эднэр алсаас эхлээд дүүгээ хараад тийм үү? Тэгэд ойртож ирэхээс өмнө холоос хараад түүнийг алхаар хувилджээ гэсэн байгаа. Бүр ингээд урьдч тэгэхээр өөрөөр хэлбэл гинт 90 гутал нь тэдний дотор гинтхэн одоо юу тэгээ хэлээрээ ч юм уу ярилцаан дундаас ямар нэг асуудал үүсэхгүйгээр тэд нар бүр урдаас төлөвлөснийг бид харж байна тийм үү. За тэгэл нөгөө зүудний эзэн чи ирж байна гэж би биендээ хэлээл те. За түүнийг ингээл юу гэж шоолж дооглож эхэлж штэ. За тэгэд алаад нүхэнд хаяа гэсэн байна тийм үү. Цохин энэ нүхнүүдийн нэгэнд хайж тэгээ бүр зэрлэг хараад нь түүнийг эзсэн гэж хэлцгээе гэд. Тэгээ түүний зүуд юу болохыг харъя л даа галан гэсэн байна. За ийм зүйл болсон. За тэгэхээр нөгөө нүхэнд хайна гэдэг нь ерөнхийдөө нөгөө үхлийн бэлэгдэл байдаг байхгүй. Тэд нар бол ингээд бүр нүхэнд хайчих юм бол тэ нэгт хатаж өгөх нь хоёрдугаар амтнд бариулж идэн ингээд ийм зүйл байгаа. Үхэх нь бол тодорхой гэж хэлсэн байдаг. За тэгээд тэгсэн чинь Ребен болохоор тэгээд цус буурсгаа. Тэгээд цэлийн энэ нүхэнд хаяа харин түүнд гар бүхрээ гэд. Тэгээд алалгүйгээр нүхэнд хайчих гээд өөрөө буцаж ирээд ингээд аврах нэг бодолтой байсан тийм үү. Тэгээд цэлийн энэ нүх гэдэг чинь ус байхгүй тэгээд могоо хилэнцэд ер нь нөгөө цэлт нөгөө могоо хилэнцэд хорхоо айгүйх байдаг штэ. Тэгэхээр могоо хилэнцэд хорхоод татгуулаад ч юм те ингээд үхнэ гэсэн ийм бодолтойгоо байсан. Харин ах нь болохоор Ребен буцаагаад яасан байгаа. За тэгээд энэ дээр ингээ 37-25 ер нь ингээд айгүй муха юу тэг хүүтэн тэр ах нар ямар муха эснийг бид харж байна. 25 тэгээд түүнийг барьж аваад нүхэнд хаяа өгсөн баг. Нүхэнд хаяад тэгээд харин түүн юу нүхэнд хаяад ганцаатай урт дээлийг нь хуу татаад өстө нөгөө өв залгамжлалын тэр бэлэг тэмдэг болсон дээлийн тийм үү тайлж аваад тэгээд үгээ ингээд хаяад тэгэн гутлаа тэд сууцхан хоол идэж байгаад нүдээ өргөн хартал Ишмаилчуудын жингийн зуваа Гилеадаас ирж яв. Хөөе дүүгээ алхаар ингээд тэд нар ячаад хоол идэх сууж байгаа. Энэ айгу амар зүйл байхгүй тий. Амар зүйл. Тэд ямар амжигтай зүйл хийж байгааг ингэж харж байна. Хамгийн юм хүүтэй өгүүлбэр тийм үү. Дүүгээ алхаар орчиход тайван хоололж яасан. За энэ үед Юдагийн санал гарч ирсэн. Юда санал гаргасан тийм үү. Юда алхаас илүү мөнгөний ашиг харж байгааг бид харж байна тийм үү. За ингээд 20 мөнгө шиг сая хэлсэн тийм үү. 20 жилийнхэн цалин 8 шикэл байсан бол 20 гэдэг чинь бараг 2 жил хагсын яг цалин байгаа байхгүй юу? Их мөнгө гэсэн үг тийм үү? Их мөнгө гэсэн. За тэгээд ямааны ишиг ингээд яажсэн. Тэгэхээр бид нар энийг харах юм бол тий урд нь Яаков Исавыг ямааны нөгөө арьсаар хуурч ирсэн шүү дээ тий. Тэгвэл авгаа хураад Исавыг ууган хүүгийн эрхийг авч ирсэн тийм үү. Яг ижил харахаар ямааны цусаар одоо нөгөө юу хилж юм тийм үү. Авдаа ингэж худал хуурна хэлж байна. За Яаков маш гүн гашуутсан. Тэгээд яг тэр нэг Яаковын хилдэг үг нь те би үхсдийн орн руу явна гэд би хүүтэй гашуутаад одоо нөгөө төрөж хийсэн үхлийн нөх рүү явъя гэсэн яг тийм ижил үгийг хэлсэн байдаг байхгүй үхэлээ. За тэгээд тэр үед ингээд медианчууд явж байгааг харсан. За тэгээд фараоны төшмөлийн гарт өөрөөр хэлбэл эрх мэдэлтэй хүний гарт ингээд бид нар харах юм бол
Йосеф очиж байгааг харнаа. За тэгвэл хүний нүдээр ингээ харах юм бол ах нар нь бол айгүй ах нарын натаархал хорон санаа байсан. Бурхан түүнийг авралын зам эхлүүлж जैन тийм үү. За тэгээд ах нар нь түүнийг үхлийн нөхрөө хайсан. Харин бурхан түнд шинэ амьдралын эхлэлийг өгч байгаа. За тэгээд хүний нүдээр харах юм бол дүүнд боол болсон тийм үү. Гэтэл бурхан түүнийг ирээдүйн үндэсний аврагч болж байгаа. За тэгээд юун дээр худал хуурмаг зүйлийг тэд хийж जैन тийм үү. Цустаа дээл буюу нөгөө яг л нөгөө урд нь хуурч мэлжсэн зүйл үр үдэн дээр дамжиж байгааг бид харж байна. За тэгвэл энэ нь юу? Энэ ихэр хожим яг өмнө илчлэгдэх суур буюу те бурхан тэ цусны үн цэнээр хүмүүсийг авардаг гэдгийг харж байна. За тэгээд тэд ингээд Йосеф ингээд цөллөгт явж байгаа гэсэн үг тийм үү? Боол болоод явж байгаа. Тэрний үхээр тэр Египтэд очиад үнэхээр бурхны дотор тэ сургагддгийг бид хардаг. Тэгэхээр зүүдийг ингээд биелэх энэ зүүд биелэх явц нь юу байсан бэ гэхээр зүүд биелэх явц нь хамгийн гайхалтай нь зүүд биелэх явц нь тэр юу байв гэхээр хэцүү зүйлүүд малчлал айгүй хэцүү зүйлүүд болж байгаа боловч түүний цаана хамгийн гайхалтай нь юу болж байгааг гэвэл түүний цаана бурхны авралын ажил явагдаж байгааг бид харж байна. Авралын ажил. Тэгээ бурхны төлөвлөгөөг эсэргүүцэх боломжгүй гэдгийг бид харж байна. Бурхан үнэхээр түүнийг тэр түүний зүүд биелэх нь тодорхой байхад хүмүүс өөрийн харгаар ажиллаж гэсэн энэ бүтэхгүй гэсэн. За тэгэхээр бидний амьдралд ч гэсэн тийм үү бидний хүн төрөлхтний амьдрал ч гэсэн өнөөдөр ялангуяа хүн төрөлхтөө одоо маш их дайны чимээгтэй за тэгэл Христ итгэлийг маш их харахч шахаж байгаа ийм зүйлүүд болж байгаа боловч үүний цаана юу бурхан ажиллаж байгааг бид харж байна. Бурхан гайхалтайгаар ажиллаж байгаа. Бурхан тийм үү өчигдөр би нөгөө найстайгаа уулзсан байхгүй. Өнөөдөр нөгөө Солонгост чинь аав ээжийн баярын өдөр байхгүй. Тэгээд би нөгөө яг аав ээжийн баяраар жил болгоо найстаа ингээ бэлэг аваад амд очдөг байхгүй. Нөгөө хүүхдэггүй юм болохоор чинь бас юу штэ тэг хэцүү. Тэгээд ингээ сэтгэлийн засгаад баярлуулах гээд. Тэгээд тэндээс ингээд харахад юу мэдэгддэг вэ? Тэгээд нөгөө өчигдөр найстайгаа юу харагдахад гэж найстайгаа би тэр ингээд ярьж хахад би тэр ялангуяа Израилийн түүх орчин цагийн Израилийн тухай айгуу ярьсан байхгүй юу. Тэгээ миний хувьд болохоор нөгөө Израилийн талаар яадаг Солонгосын Bread TV гэж телевизийг байнга үздэг. Яг одоо юу болж байна? Ямар залбирлын сэдвүүд хэрэгтэй байна? Юуны төлөө залбирх вэ? Байнга нөгөө одоо Израиль дээр болж байгаа үйл явдлуудыг хардаг. Тэгээ тэрийг нөгөө би өчигдөр найстаа ярьсан байхгүй. Тэгээ найз маань болохоор бараг л одоо ингээд дэлхийн төгсгөл хэрсэх юм бол ингээд Израильчууд аврагдахгүй юм шүү. Тэгээд нэг фарисей тэ хуулийн багш нар яг одоо Библиэлд байсан яг тэрээр ингээд өнөөдөрч гэсэн тэ яг Израильчууд бүр бүхэл үндэснээрээ юм болсон байгаа юм шүү гэд. Тэгээ би үгүй яг нөгөө Израиль дотроос байгаа хүмүүсийн мэдээлэл юуг ингээ харах юм бол одоо Израиль руу буцаж эргэх хөдөлгөөнд аллилуйя гэж хэлдэг тийм аллилуйя хөдөлгөөн гэж хэлдэг. Бурхан маш олон удаа Израильчуудыг, еврейчүүдийг тийм нөгөө амлалтын газар руу дахин дуудсан байгаа. Өөрөөр хэлбэл амлалтын газараа ирээд тэд үнэхээр бис Христийг таньж мэдэх хэрэгтэй байсан тийм үү. Гэтэл тэд нар амлалтын газар байгаа хүмүүс нь ч эснийг хүлээж авдаггүй, гадна байгаа хүмүүс нь ч хүлээж авдаг. Тэгээд зовлонгоор дамжуулаад хүмүүс буцаж ирдэг. Тэгээд ер нь одоо нөгөө нэг Израильчуудын түүхэнд хамгийн их буцан ирэлт болж байгаа Израиль руу. За коронавирусны үед ягаагүй. Тэгэхээр 20 дугаар дайны дараа маш олон хүмүүс Европоос Еврог ирсэн. Европоос бид нар Иремя номыг үзэх юм бол Есекел номдэр ч гэсэн тэгээд хойд зүгээс хүмүүс ирнэ гэсэн мэт. Гэтэл Израиль руу маш олон хүмүүс эргэж ирсэн. Тэгээд тэгэн гутлаа тэндээс бас юу болсон бэ гэвэл тэгээд тэндээс бас нэг зүйл нь юу вэ гэвэл социалист систем нурах үед Оросоос бас олон хүмүүс ирсэн. Гэхдээ яг үнийг хэлэхэд маш олон хүмүүс Украинд байсан тухай ярьдаг. Украинд байсан. Тэгээд ер нь нөгөө нэг Украин бол маш гоё одоо системийн үед ч гэсэн тийж ярьдаг байсан шүү дээ. Одоо нөгөө зөвлөлт холбоот улс байх үед юу ч хэлдэг байсан бэ гэвэл хамгийн нөгөө нэг одоо тослогдсон газар гэж хэлдэг. Маш хүрчил шимтэй. Юу бол маш хүрчил шимтэй газар.
Украин тийм үү. Тэгээ тийнд еврей хүмүүс маш их амьдарч байсан. За тэгээ дэлхийн 2 дугаар дайны одоо Орос Германы дайны гол талбар нь Украин болж байсан. Тэгээ тэр үед германчууд гэсэн Украиныг тосгодог бүр орон горонд гэж сүйтгэжсэн. Яг тэгвэл еврей тосгон еврей хүмүүс их амьдарч байсан гэдэг утгаараа. За тэгвэл яг одоо сая Украинд дайн болох үед маш олон еврейчүүд бас Израиль руу буцаж ирсэн. Одоо сүүлийн үед энэ нөгөө нэг одоо сүүлийн дайнтай холбоотойгоор тийм ээ Израиль, Палестин, Иран энэ дайнтай холбоотойгоор нөгөө нэг одоо Америк болон Европт нөгөө нэг паниудизм буюу еврейчүүдийг эсэргүүцэх хөдөлгөөн маш их болж байгаа. Еврейчүүдийг эсэргүүцэх хөдөлгөөн маш их болох үед нөгөө маш олон хүмүүс бас еврейчүүд юу яаж байгаа. Одоо бүр ингээд урд нь гэр бүлээрээ ирдэг гэсэн бол одоо хамт олноороо ирдэг тийм хөдөлгөөн бий болцсон байна гэх. Одоо нэг байгууллагт ажиллаж байсан хүмүүс ерөөсөө одоо бүгдээрээ Израиль руу явъя гэсэн ийм югаар маш их аллилуйя буюу Израиль руу буцан гэрэлтүүд болж байгаа гэсэн ийм зүйл ярьжтэй. Би найздаа энэ тухай ярьжсэн баг ийм болж байгаа. Тэгээд хүний нүдээр харах юм бол тэд нар хавчэгдэж байгаа шаран тий. Одоо еврейчүүдийг эсэргүүцээл еврей хүүхдүүдийн явдаг сургуулийг шатаагаал хичээл номдоо явж байхад нь тэд нар руу дайрч давтлал зүгээр яж хат гэр бүлээр дайрч давтлаа тий Америкч гэсэн еврейчүүд одоо маш их юунд айдас давтж जैन ийм зүйлүүд болж байгаа. Тэгэн гутал тэд нар ингээд Израиль руугаа ер нь биднэрийн яг нөгөө тий хамгаалагдах яг л одоо байж болох газар маань Израиль маань учраас Израиль руугаа буцъя гэсэн ийм хөдөлгөөн орж байгаа гэх. Энэ тухай би ярьсан байхгүй. Энэ тухай яриад за тэгээд энэ тухай яриад бид нар яг үнийг хэлэхэд ингээд харах юм бол зовлон тийм харах юм бол зовлон асуудал гэтэл түүний цаана бурхны авралын ажил явагдаж байдгийг хардаг. Мойрын сүнс биднийг зовлонгоор дамжуулаад биднийг нураахыг хүсдэг, унахыг хүсдэг, зовоохыг хүсдэг. Харин бурхан биднийг тэр зовлон дундаас аврахдаа зөвхөн зовлонгоос нь салахыг хүсдэг. Харин биднийг мөнхийн аврал руу, мөнхийн улс руу дууддаг. Ийм гайхалтай шүү. Тэгэхээр Библийн түүхийг харах юм бол яг л тийм байдаг те зовлон асуудлууд байгаа юм шиг боловч тэгээ түүний цаана аягүй сайн сургагддаг. Тэгээд цөлийн амьдрал гэж ярьдаг. Бид нэр цөлийн амьдралд сургагдахад бид нар хэдий чинээ те дуулууртай байн цөлөөс хурдан гардаг. Хэдий чинээ бид нар дуулуургүй байх юм бол төдий чинээ цөл дотроо байгаад байдаг. Ялангуяа энэ нөгөө нэг одоо миний үзгээр ингээд анзаараад харахад ийм байдаг. Одоо юу гэдэг санхүүгийн талбар дээрээ цөлөөс гарах хэрэгтэй хүмүүс байдаг. За тэгэхээр тэр хүмүүс өгөхөр яг цөлөөс гарахгүй тэр цөл дотор л байгаад байдаг. Үргэлжийн дутагдал дундаа тэгэл бүр ингээд одоо ялгаа байдаг л та тий хангагдсан хүн хангагдаггүй хүн хоёрын хооронд ялгаа нь юу байдаг вэ гэхээр жишээлбэл нөгөө цөлийн амьдралд байгаа хүн болохоор өөрөөр хэлбэл тэр дотроос сургагдчихэдэг тийм үү? Гэтэл сургагдсан хүн сургагддаггүй хүн хоёрын хооронд айгүй том ялгаа нь юу гэдэг вэхээр яг адилхан хэмжээтэй. Яг адилхан одоо тий урдын нөхцөл байдал юу байхгүй дүүргэгдээгүй. Гэхдээ хамгийн гайхалтай юм нь юу болсон байдг вэ гэхээр нөгөө сэтгэл ханамжтай болсон байдаг. Тэгээд урд нь бол ингээд байсан ч байхгүй юм шиг тий байсан ч цаддаггүй байсан ч талархдаггүй тийм байсан бол одоо тий байхгүйсэн ч талархаж сурдаг. Энэ бол нөгөө цөлийн амьдралын аягүй тийм одоо талархаж сурдаг тийм үү? Цөлийн амьдрал гэдэг чинь бодолтой бүр юу ч идэж уух юмгүй тий ингээд аягүй хэцүү өдөр-өдрийнхаа маанагаар амьдрах юм бид. За тэгээ дээр нөгөө хэрэг цөлийн амьдралаар ингээд санхүүгийн хувьд туулсан хүмүүс юу хэрэгцээгүй хэрэглээхэд танаж сурдаг. Тийм үү? За дээр нь ялангуяа энэ нөгөө цөлд бидний цан чанарууд ундаг байхгүй одоо тэр дон жишээлбэл яг өнөөдрийн ах дүүсийг харах юм бол тэд нар атаархсан минь бүр ингээд дээлгийн тасчиж масчаал тий атаархсан. Тэгвэл цөлийн амьдралаар явхад атаархал нурж ундаг тийм бардамнаал нурж ундаг юу гэдэг зөрүүд зан нурж ундаг ийм зүйлүүд байдаг. Тэгэхээр цөлийн амьдралаас цөлөөс хурдан гарахын тулд бурхан дуулууртаа яах хэрэгтэй байдаг тийм үү. За тэр санхүүгийн хувьд хэрэггээд жишээлбэл яг адилхан сая төгрөгтэй гэж бодъё. Гэхэд цөлийн амьдралыг туулсан хүн бол сая төгрөгтэй талархын. Тэгэд энийг яавал бусдын төлөө сайнэр хэрэглэх үү? Яавал үр ашигтай хэрэглэх үү гэж бодно. За тэгээд гэтэл цөлийн амьдралыг туулаагүй хүн болохоор яах вэ?
цэл дотор л байгаад байдаг. Тэгээ яг хөө сая төгрөгтэй надад байхгүй нөшөөс 2 сая тавлах хэвээр 20 сая тавлах хэвээр юу ч байхгүй яавал бусдын мөнгө булгаж болтгоо авахуч гэдэг юм уу тий. Тэгээд тэгчээсэн нь айгу атархуу байдлаараа нөгөө мөнгө дими юмд өртөх ч юм уу иймэрхүү зүйлүүд гарч эхэлдэг. Тэгээд миний хувьд болохоор санхүүгийн цөлөөр айгу удаа авсан. Санхүүгийн цөлөөр. Тэгээд тэндээс одоо ингээд айгу сайн сурсан зүйл маань юу вэ гэдгээр хизээч нэг сэтгэл хөдлөлөөрөө юм хөдөлж авдаггүй. Ер нь бол бартай болох хөдөлж авахгүй. Хаяа нэг те аавна. Хаяа нэг ингээд аваад буруу юм авснаа ойлгодог. Одоо ялангуяа нэг хувцс мөнөр авахар надад таарах юм болдоггүй. Ингээл жижигдүүлээд авцсан тийм зүйлүүд байдаг байхгүй. Ер нь ингээд нэг би урд мас ярьжсэн шүү дээ. Зөвлөөнийхэнтэйгээ ингээд Costco орохоор манай зөвлөөнийхээ тэр үед ингээд эмгтээчүүд маань ярьдаг байсан байхгүй. Заас яг пастор шиг хорол гараад пастор шиг яг юмач ивчихсаал би юм 3 юм аавна гэл гараад ирэхдээ 3 юм барайл гараад ирдэг бол шиг гэл ярьдаг байхгүй. Тэгэл ордгээ. Орол тэгэл би зөвлөнийхөө хамт явж байгаа хүүхдүүдэд дагуулаад хэдүүлээс хамттан хамтлал тэгэл гоё амттай тэгэл хамтлал тэгэл тэр дотор юм үзэл тэгэл гараад ирчихдэг. За тэгэл яг л 3 юм аваад гараад ир 3 юм аваад тэгэн гол чи манайхын ч орчаал гарч ирэхдээ л 5 юм авна 6 юм авна гэж гарсан чи энэ нэстэ шинээр ирчиж энэ гоё юм ирчиж гэл ингээд аваад хэтрүүлсэн. За би яг 100 мянган вонд юм авна гэж бодож байсан бол мэдгүй 300 мянган юм авсан байж гэх юм. Тэгээ гараад ирдэг. Тэгээ би энийг чинь ингээд цөлгээд авмаа. Та нар ингээд тэ яг л одоо санхүүгээр төлөвлөө тэр дотор ингээд амьдрал зураа энэ айгуу чухал шүү гэд ингэж хэлжсэн. Тэгэхээр ингээд цэлийн амьдрал яг ийм байдаг. Цэлийн амьдрал тийм үү? Цэлийн амьдрал тэгсэн хэрнээ тэрнүү түүний дараа айгуу сайн зүйлсийг сурсан байх жишээтэй тийм үү? Тэгээ эргээд харахад миний амьдралаас одоо юу те үнэхээр те ингээд маш их хэрэглээтэй маш их хэмтэй хүн бол ингээд миний амьдралыг харах юм бол тийм хэмтэй биш харагдаж болно. Гэхдээ хамгийн гол нь айгу сэтгэл хангалуун байдаг. Тийм одоо би ихчтэйгээ яг би тэр төлбөр дээр айгу өөр байхгүй. Манай нэг найз ихч болохоор бүр ингээд гэртэн ингээд очих бүр юм нэмэгдсэн байж байгаа. За очих бүр. Тэгээ би очихтаа за юу нэмэгдсэн гэлтэй байхгүй. Тэгэхээр энэ ингээд би бүр ингээд заавал энийг авах хэрэг байсан юм уу гээл асуудаг байхгүй. Тэгэхээр яг юм баярмаа би ямар өстө өөр хүүхдтэй биш би хуцанаар авах биш янз бүрийн юм авах биш одоо ингээд настолч хуц авах болчихдаг те. Тэгүн готлаад гэж аахгүй тийм юм авах ш. Тэгэхээр би зүгээр л авъя гэсэн юм дуртай юм аваал ингээл энэгээр чи миний ингээд би айгу enjoy-дод идэх сэтгэл ханаад идэх ингэж авахгүй те. Сонин юм байна. Тэгээ темуугаас ингээл сонин юмнууд авцсан байна. Тэгээд би сүултээ нэг удаа би зааж өгөө. Тэгээ энийг хэрэглэж байгаа энийг хэрэгэл. Тэгээ би та ингээд хэрэглэхгүй л шууд эренгуут нь үзээд хэрэглэхгүй буцаалт хийчихжээ гэдэг. Тэгдэг. Тэгээд гобер аягүй сайн. Өчигдөр гэсэн чинь ингээд намайг гэрт ингээд би 3 цаг гэртээ би тэр яриа сууж хахад 2 удаа одоо хүргэлтийн юм хийж байгаа байхгүй юу. Тэгэд хамгийн инээдтэй заяа юу хийж байгааг өөрөө мэдэхгүй. Би тэ та одоо болооч яах гэдэг гэсэн чинь нэг нь болохоор тэнэ задлж чадахгүй болохоор би задлж өгсөн. Тэгээ би яг задлж байхдаа энэ хүнжил мөнжилтэй холбоотой юм нэг юу гэвэл одоо нэг ингээд даралтаар ингээд бодсон зүйл байгаа байхгүй. Та хүнжил мөнжилтэй холбоотой юм захиалсан юм шиг дэрмэр ч юм уу. Тийм л юм шиг байна да ингээд бүр амар хатууд гэсэрний жижиг тэгээ жижигтэр гэсэр ингээд тэгээд нөгөө ингээд хүнчлээ бүр аюу жижиг юм болгоод ингээд тэр шиг болгоод явуулчихдаг байхгүй. Тэгээд задлангуул нэг бүх гэдэг нөгөөх нь хийн гараад бүр ингээд даралт тавуутанд ингээд боочдаг. Тэгээ тийм юм шиг өсдөг. Чи яаж мэдчихээс яг үн тийм би юу авсан гэсэн чинь нөгөө жирэмсэн хүмүүсийн нэг хөл мөлөө ачдаг дээр байдаг штэ. Нэг тийм юм авчиж. Тэгээ би яг гэж байгаа гэдэг гэсэн чинь нөгөөтг нь ингээд дотор аюутай шүү дээ синтепон тэмдэртэй тэгсэн чинь үгүй ингээд зүүн тал руугаа харж унтах айгу сайн байдаг гинэ би ерөөсөө зүүн тал руугаа харж унтахгүй яагаад гэ тэгээд яг одоо нэг хүүхдийг унтуулдаг нэг юу байдаг шүү дээ одоо юу гэдэг юм хүүхдийг унтуулад хоёр талаас нь авчичдаг тийм дээр авцсан том заа юу тэгээд тэр дотор орж унтна гинэ тэгэхээр би гэдгснэ одоо халуун болж байгаа тийм юм дотор орж унтах уу гэсэн чи нэр тийм байж тээ те одоо халуун болчихж байгаа юм чи ийм юм дотор унтах халуурцсан тэг ингээ бодож байгаа байхгүй яасан гэдгсэн чи буцаах бол буцаа яах вэ хэрэг буцаач хэрэглэх юм уу яг үнэхээр хэрэглэх юм уу наа чин тэгээд айгу оврын хэмжээтэй дараа нь хатгалах газар ч болохгүй төвтэй юм шүү гэсэн чинь нэр тийм би буцаа гэсэн чи хамгийн инээтэй би тэр нэг уутанд нь буцаач хийж чадахгүй
Айгуу жоохон боддог. Тэрний хэмжээ нөгөөх нь хүнжлийн хэмжээний том юм. Тэгээ та одоо яах гэдэг ингэдэг юм. Гих мэтчлээ. Манай хичээнд бүр аймуу сонин галтгооных нь хэрэгсэл бол бүр нүдээр хэлжил мэрчиж гинжиж сонин юмнууд байдаг байхгүй. Энэ яадаг юм л гэдэг энэ хушгины доторх гаргадаг юм. Энэ нь болохоор ямар самарны доторхыг гаргадаг юм. Ганц савхаараа л гаргачаач дээ гэж байдаг байхгүй. Гих мэтчлээ юм байдаг те. Гэтэл миний хэрэглээ ингээд аюу багассан ч гэсэн би бас санхүүгийн хувьд сахилгачих зүйл зөндөө байх юм байна. Тэгэхээр цөлийн амьдрал биднэрт сайныг өгдөг. Цөл бол ер нь нөгөө еврей утганд цөл гэдэг нь юу гэдэг вэ гэхээр ер нь л бол нөгөө сургуулалт гэсэн утга байдаг байхгүй юм байгаа. За тэгэхээр хэн маань цөллөгт очсон Ясеп маань гэхдээ тэнд бол те ирээдүйд бүр үнэхээр юмыг бид нар хожим түүхээс нь мэддэг шүү дээ. Ах нарынхаа тэгээ та нараас болоод би Египтэд ирээгүй маа бурхны төлөвлөгөө байсан юм аа гэж хэл хэмжээний ууж зүрх сэтгэлтэй болдог. Хүн ер нь нөгөө нэг одоо болоод яг хүнд дарлагдаад ирэхэд хүн тэр одоо хүний амьдралын үнцнийг илүү ойлгох шүү дээ юм ба тэгээ. За юм байна. За та юу ойлгов, юуг мэдрүү, юуг амьдралдаа хэрэгжүүлэх вэ? За. Өнөөдөр бид нар Дани улсын төлөө залбирна. Дани улсын төлөө. За 6 сая хүн амтаа 6 сая хүн амтаа 85.3 нь Христ итгэлтэй. Тэгтээ үүнээс нөгөө энэ бол католик байгаа тэгээд 3.5% нь евангелист урсгал гэсэн байна. За хамтдаа залбирая. Эзэн минь өнөөдрийн хичээлээс Библийн үгээс бид суралцж байна. Эзэн үнэхээр бидэнд Йосепийн ах нар их шиг тийм атаархуу зүрх сэтгэл байх вэ? Эзэн биднийг та өөрчлөөрөө. Тэгээд бидний дотор байгаа үнэхээр тэр харанхуу бузар бүх зүйлийг та ээл гаргаж биднийг ивэл нэгүслээрээ та үргэлж өдөр дараа тэгээд бид бас үнэхээр тийм ичгүүртэйгээр амьдрахаас та хамгаалаараа бид атаархдаг бусдад атаархдаг тэр байдал бидний амьдралд байхаас та үргэлж биднийг хамгаалж өгөөрөө. Тэгээд эзэн минь таны өмнө бид бас сургагддаг, бид цөлд очиж сургагддаг, бид цөлийн амьдралыг туулахдаа үнэхээр бид нар дуулууртаагаар хурдхан тэр цөлөөс гарч сурахад та туслаараа бид үргэлж цөл дотор байж дутуу бочоо аюултай нөхцөл донд амьдрах биш харин үнэхээр бурхны тэр баян бүрдэд амьдрч сурахад эзээ та биднийг цөл дотор сургагдж байгаа зүйлүүдээр маань биднийг өөрчилж өгөөрөө. Тэгэд бид яг одоо энэ цаг үчи Дани улсын төлөө залбирч байна эзээ. Тэгэд хадхийн төр байгаа хүмүүсийн Христ итгэгч цагаач иргэдийн төлөө би залбирч байна эзээ. Тэгэд тэр газар очиад дөрвж очсон хүмүүс Дани дахь сүнслэг болно. Илгээлтийн тэр хүч болдог. Тэгэд тэдний бүхий л үйлчлүүд донд эзээ та өөрийн гайхалтай ажлыг хийгээрэй. Эзэн тэ сүүлийн жилүүдэд ялангуяа цагаач иргэдийн донд 150 гаруй сүм байгуулагдсан байна. Тэгэд эзний өдөр бүр тэнд гой цугларалтууд болж байна. Эзэн тэгээ та тэднийг өөрчлөн шинчилж өгөөрөө. Тэгэд сайн мэдээ сонсоогүй хүмүүсээс эзнийг хүлээж авах болтугай. Ялангуяа даанд бас исламын орнуудаас Афганистанаас очсон хүмүүс зөндөө байдаг. Тэгэд тэднийг Христэд итгэх тэр бүх боломжууд гэрлийн тэр ажилчдыг та тэдэн рүү илгээж өгөөрөө. Тэгээд дайнд бас шинээр суурьшин очиж байгаа Турк, Араб, Пакистан, Иран, Хятад болон бусад үндэстнүүдийн төлөө залбирч байна эзэн та тэднийг ерөөж өгөөрөө. Тэдний амьдралд үнэхээр сайн мэдээ сонсох тэр боломжуудыг та түгээж өгөөрөө. Эзэн тэгээд өнөөдөр исламын шинэ хүмүүс хүн амын 4% хэзэлж байгаач нийгмийн халамжийн 40% хүртдэг байна. Тэгэхээр өнөөдөр үнэхээр тэр исламын шинэ хүмүүсийн дотор эзэн та үнэхээр өөрийн хайр ивэл нэгүслийг дүүрэн буулгаж өгөөрөө. Тэгэд бид Иесус Христийн нэрээр бид Дани улсыг хөрөөж байна. Бид Иесус Христийн нэрээр бид Израилийг хөрөөж байна. Израиль руу үнэхээр маш олон хүмүүс эзэн рүү иргэн ирж байгаа. Энэ цаг үед эзэн та үнэхээр Израилийг та хөрөөж тэд эзнийг таних мэдэх болтугай. Бид Иесус Христийн нэрээр бид Хойд Солонгосыг бид Афганистан бид Монгол улсаа танд өргөж байна. Монгол улсыг маань та зөв шударгын орон болгож өгөөч эзэн. Тэгэд бид яг одоо бас оюу толгой болон Монгол улсын тэр уул уурхайтай холбоотой хуурамч гэрээнүүд тэр зүйлүүд
үргэлжлэхийг та зогсоож өгөөрэй. Үнэхээр Монгол улсад ашигтай тэм гэрээ хилцээрүүд хийгдэхэд эзэн та өдөр дараа эзэн тэгэд бас янз бүрийн тэм мөнгө гийг буруугаар хувьдаа ашиглах гэсэн хуурамч төслүүд ялангуяа байгаль орчныг бохирдуулсан тийм төслүүдийг та зогсоож өгөөрэй эзэн. Та Монголд үнэхээр харанхуйд хийгдэж байгаа зүйлүүдийг та улам илүү ил тод гаргаж иргэж үнэхээр ил тод байдал дотор үнэхээр бүхнийг та удирдах өгөрөө. Тэгэд би бас яг энэ цөмчид эзэн минь Монголд өнөөдөр яригдчих байгаа. Ялангуяа Эпштейний файлтай холбоотой улс төрийн санал асуулга, улс төрийн ярилцлагыг танд өргөж байна. Тэгэд энд нуугдсан зүйлүүд ил гарах болтгоо. Ялангуяа тэр хүүхдүүдтэй холбоотой зүйлүүд үнэхээр ил гарах болтгоо эзэн. Тэгэд энэ худал хуурмаг бузар муумхай зүйлийг хийхээс тэд айдаг болох болтгоо. Бүх зүйл ил гардаг гэдэгт тэд одоо хуурмаг зүйл хийдэг хүмүүс бүр ясмаханда тултлаа ойлгож мэдрэх болтгоо эзэн. Та Монгол улсыг маань та зөв шударгын замаар хөтлөөрөө. Есүсийн нэрээр залбирч байна. Амен. За тунхаглах ишлэл. Аяа эзэн та ерөөл тэгээ зарилгуудаа надад заагаж таны амнаас гарсан бүх тогтоолыг уруулаараа би тунхагласан. Би бүх баялагт баясагтай адил таны зарчмуудын замд баястаг. Би заавар журмыг тань бясалгаж таны замуудыг эргэцүүлэх болно. Би таны зарилгуудад баярлана. Би таны үгийг мартахгүй. Дуулал 119 12-оос 16. Амен. За цээжлэх ишлэл. Юунаас жилүүгээр зүрхээ хамгаал амийн булгууд тэндээс ундран гардаг юм аа. Сургаалт өгс 4:23. Амен. Тийм. Өчигдөр хэлсэн тий зүрхээ хамгаалахад би юу сонсч чинь, би юу ярьж чинь, юу харж чинь тэр аягүй чухлаа гэд. За. Дан юм гоё. Юу байна? За эцэвэг энэ өдөр үнэхээр онцгой өдөр байх болно. Бурхан энэ өдөр таны амьдралд шин зүйлийг хийх болтугай. Эзний нэрээр гөрөөж байна. Баяртай эцэвэг. Өнөөдөр үнэхээр гайхалтай өдөр байх болно. Өдөр бөгөөд өнлөг, эрэг бөгөөд талархалтай байгаараа баяртай.